бизнесийн хөгжил гэсэн сэдвээр ярилцахад бэлэн болоод байна. Ингээд урилгаар манай оролцогч нар буюу панелистууд хүрэлцэн ирсэн байна. За ингээд оролцогчдод аав хүнд танилцуулъя. За Монголын үндэсний худалдаа аж ахуйн танхимын Булган аймаг дэх салбар танхимын дарга оюун гэрэл. За мөн Монголын үндэсний худалдаа аж ахуйн танхимын Хүсгэл аймаг дэх салбар танхимын дарга гэрэлтвэя. За хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын төслийн менежер Хишиг Сүрэн. За мөн шинэ оршин хөдөлгөөний төлөөлөл Минд Баяр Орхон аймгийн Харьяад. За мөн Хүсгэл аймгийн бэлчээр агшигчдын холбооны тэргүүн Инкволд. За мөн United Management Consulting компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Euro. За гэсэн ийм хүмүүс хүрэлцээс болсон уу? За ийм хүмүүс хүрэлцээсэн та өдөр өдрөгийн. За бидний ярилцлагыг бас TV5 Mongolia пэйж хуудасаар шууд хүрж байгаа. За ингээд би эхнийхээ асуултыг энэ танхимын бас төлөөллөөс асуугаад эхлэе гэж бодож байна. За одоо өнөөдөр үл энд ингээд бүсийн төлөөллүүд ирсэн байна. За ер нь нэг шинэ юм ойлголт болчлаа. Одоо бид нар бол цаашид Монгол улс ер нь ямар хөгжлөөр явах юм бэ гэхээр бүсчилж хөгжиж явах юм байна гэдэг ийм бол ойлголтоо бол авцсан байх гэж бодчих. За одоо сүүлийн жил гарсан бол одоо бүсчилсэн хөгжил гээл маш ярьж шүү дээ. Тэгээ энэ хүрээд өнөөдөр бол энэ одоо бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс засгийн газраас энэ одоо өнөөдрийн энэ зөвлөгөө ингээ зохион байгуулж байна. Тэгээ та бол одоо орон нутгийн худалдаа аж ахуйн танхимыг одоо төлөөж ажиллаж байгаа. Булган аймгийн төлөөлөл худалдаа аж ахуй. Яг энэ өнөөдөр орон нутагт бизнес эрхлэхэд яг ямар орчин нөхцөл нь ямар байна? За энэ татварын бодлого эрх зүй орчны тал нь яг ямар хөө байна? За яг танхимын төлөөлөл учраас таас эндээс ярилцлага эхлэх гэж байна. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бүсчилсэн хөгжлийн асуудал гэдэг маань ер нь бол өнөөдөр засгийн газраас 2024 оноо бүсчилсэн хөгжлийн жил болгоод зарлаад өнөөдөр чуулгана форма хийгээд явж байна. За бүс болгон өөрийн одоо тодорхой нөөцтэй байгаа тий. За энэ нөөцтэй үндэслээд бид бүстэй байгаа нөөцүүдэд зөв ашиглаж төр хувийн хэвшил хамтарч одоо бүс орон нутгийнхаа өрсөлдөх чадварыг сайжруулах одоо ийм зорилго л гэж ойлгож байгаа бүсчилсэн хөгжил гэдэг. Тэгэхээр төр маань хувийн хвшилтэйгээ хэрхэн яаж хамтарч ажиллах юм бэ? Хувийн хвшлийг яаж дэмжих юм бэ? Хэрхэн одоо бүсэд очиж байгаа шилжилт хөдөлгөөн бий болж байгаа бүсэд очиж байгаа хөдөө орон нутагт очиж амьдарж байгаа тэр аж ахуй нэгж бизнес эрхлэгчтэй ямар дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэг асуудал бол бүр энэ тэргүүний одоо номер 1 асуудлаа. За өнөөдөр бид нар ямар асуудалтай байна вэ? Хувийн хвшил дөрөөсөө 2-3 л асуудал байдаг. Хамгийн нэгдүгээрт татварын бодлого. За татварын дарамт гэж ярьдаг бид нар тий. За хоёрдугаарт хөрөнгө оруулалтын одоо асуудал. За гуравдугаарт бол хүний нөөцийн асуудал байдаг. Тэгэхээр бид энэ 3 асуудлаа оновчтой бодлогоор зохицуулж чадах юм бол хувийн хвшил хөл дээрээ босох, хувийн хвшил хөдөө орон нутагт одоо ашиг орлоготой ажиллаж чадах, хөгжих одоо энэ боломж нь нэгдэж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр татварыг голлож асууж байна та тий. Тэгэхээр татвар өнөөдөр хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд бараг 46-7% татвар төлж байгаа. За нэмэгдсэн үртгийн албан татвар 10%, нийгмийн даатгалын шимтгэл 26%, за хүн амын орлогын албан татвар 10%, за ингээд аж ахуйн нэгжийн албан татвар гэх мэтчлэн гээ. Тэгэхээр ийм өндөр татварыг төлөөд өнөөдөр ашигтай ажиллах бизнес гэж бараг байхгүй. Орон нутагт бол өнөөдөр ихэнх жижиг аж ахуйн нэгжүүд бол үе таалга барьж байна. Яагаад? Ерөөсөө энэ татварын одоо
энэ өндөр хувь хэмжээтэй холбоотой. За яг улсын их хурл засгийн газраас бол тодорхой бас ажил арга хэмжээнүүдийг татврын хүрээнд авч хэрэгжүүлж байна. Ажлын хэсэг гаргаад одоо худалдан ажилтны танхимтай хамтраад бас хилцүүлгүүдийг хийгээд бизнес эрхлэгчдээсээ саналыг асуугаад ингээд явж байгаа. Тодорхой шийдвэрүүдийг бол бас гаргаж байгаа. За жишээлх юм бол энэ жилээс эхлээд одоо боловсруулах үйлдвэрлэлийн гайлын татварыг хөнгөлөх, чөлөөлөх. За мөн одоо аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж бүтээн байгуулсан цэцэрлэг сургууль гэх мэтийн одоо энэ бүтээн байгуулалтад бол орлогын албан татвар 1% бол одоо зарцуулах гэх мэтлэнгийн ийм шийдвэрүүд бол гаргаа явж байна. Тэгэхдээ энэ тодорхой шатны энэ хилцүүлгүүдийн дунд ямар санаачлага бас гардаг юм бэ гэхлээр татварын асуудал дээр яг татвараас гадна бас тодорхой төрийн байгууллагуудын үйлчилгээний хураамж одоо төлбөрч гэдэг юм уу ийм бусад одоо бас энэ татвараас гадна ийм дарамтууд бол бас маш их байдаг. Энэ нь бол бас аж ахуй нэгжүүдэд бол дарамт үзүүлээд байдаг. Тэгэхээр энийг эхний ээлжинд бол улсын их хурлын чуулганаар бол бас чөлөөлөх хөнгөлөх ийм тогтоолыг бол гаргасан байлээ. За гэх мэтчлэнгийн иймэрхүү арга хэмжээнүүдийг аваад явж байгаа. Тэгэхдээ өнөөдөр бол энэ татварыг аж ахуй нэгжүүдийг дэмжихийн тулд ямар ч байсан энэ нийгмийн даатгалын шимтгэлийг бол 50% бууруулах. За тэгээд энэ нүүдийн татварыг бол бас тодорхой хэмжээгээр хасах гэх мэтчлэнгийн одоо ийм санал сандарчлагууд бол аж ахуй нэгжүүдээс маш их ирдэг. Тэгээ ер нь бол одоо нэг ийм яриа гараад байгаа ш. Нийгмийн даатгалын шимтгэл 26% төлж байгаа энэ бол татвар биш юм аа. Энэ зүгээр одоо ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж хоримтлал гэж ингэж яриад байгаа. Тэгэхдээ энэ бид нар энэ бодлогоор бас энэ зохицуулалтыг хийхгүй бол яг аж ахуй нэгжийн тайлан дээр татварын орлого гэдэг хэсэгтээ энэ нийгмийн даатгалын шимтгэл бол бичигдээд явдаг, бодогдоод явдаг. Хожлаараа нөгөө бидний бас яг нөгөө нэг хүн ярих хугацаа маань 3 минут юм байна. Тэгэхээр яг хугацаагаа барьж явахгүй бол нөгөө дараагийн панелистууд маань за тэгвэл татварын орчинтой холбоотой одоо бас ийм тодорхой саналуд байна. За баярлалаа. За би хоёр дахь асуултаа Хөвсгөл аймгийн одоо худалдаа аж ахуйн үнээс асуух гээд байна. Тэр яг ер нь сүүлийн үед за ингээд бүсчилж хөгжиж Улаанбаатар хотын маань нөхцөл нэлээд хүндэрчлээ. Та бүгд маань орон нутагт одоо очиж бизнесээ эрхлээж орон нутагт бол одоо сайхан эрүүл цэвэр агаар төгжрөлгүй орчин хүлээж ингээ ярьдаг болж. За магадгүй энд одоо хотод бизнес эрхэлж байгаа орон нутагта тэнд амьдарч очие. Жишээ нь Булган аймагт очиод бизнес эрхлэе гэхэд ямар орчин хүлээж байгаа яг эндээс одоо хотоос хөдөөж шилжээж очиод бизнес эрхэлж байгаа хүмүүст ямар бэрхшээл тулгарч байна вэ? Энэ талаар та бас яриач. За та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улс даяараа бол одоо 24 оны 2 сарын 1-2-нд одоо анх бүсээр хөгжиж гэж чуулж исэн бол өнөөдөр одоо ойлголтоо нэгтгэе гэд тэ чуулж байна. За манай хойд бүсийн хувьд бол одоо 24 оны 3 сарын 31, 4 сарын 1-ний ингээд 2 өдөр бол Эрдэнэ хотод бол хойд бүсийн чуулган маань болсон. За тэгээд дээр нэмээд одоо хойд бүсээс одоо улсын их хурлын гишүүн Өрийн Туяа гэдэг сайхан эмэгтэй гишүүн гараад ирж байгаа нь бол бидэрт бас нэг давуу тал болж өгч байна. Тэгээд бусад одоо яг хуу дахны Эрдэнэтий гэдэр бодоход бол одоо яг энэ 24 оны тэр 2 сарын 1-ний үеэр дахны эцэг дарга ярьжсэн л да одоо ингээд бусад одоо орон нутгаас тэ орон нутг руугаа Улаанбаатар шилжиж ирж байгаа хүмүүстэй бол бид аль хэдийн залуусын хотхон гэдэг нэг байгуулсан байна. За газар болон ажлын байр биднэрт одоо бэлэн байна гэжсэн. За манай Хөвсгөл аймгийн хувьд бол одоо газар байхгүй. За тэгээд дээр нь бол одоо орон сууцны янз бүрийн хөнгөлөлтөнд бол хамруулж чадахгүй байгаа юм. За мөн одоо олон бизнес эрхлэгчид за хөдөө орон нутгийн буюу Хөвсгөл аймгийг те цэвэр агаартай гэдэг аль хэдийн Хөвсгөлөөсөө гараад явсан хүмүүс эргэж айгүй хэрж байна л да. За тэдний хувьд тулгамдаад байгаа асуудал юу вэ нүгэл хамгийн түрүүнд газар орон байрны асуудал үнэхээр хэцүү байгаа. За мэдээж хоёрдугаарт нь бол одоо мэдээлэл их дутмаг байна. Мэдээлэл хаанаас авах вэ? Ямар ч хэлсэн 2 жилиг бол одоо учраа олохгүй байж байгаа өнгөрөөч чинь. За тэгээд нэг хөгжлийн шийдэл гэж байдгийн байна. Худалдаа аж ахуйн танхим байдгийн байна. Энд тэндээс мэдээлэл аваад нэг 2 жилийн дараа нэг байжаад гэдэг шинэ орж ирээд хаанаас юугаар холбогдох вэ? Юунд одоо ингээд бид нар холбон зурцлаад өгч юм л та. Эндээс одоо яг бизнес эрхлэгчид маань хөлөө олоод за тэр ковид үед бол маш их одоо бизнес эрхлэгчид манайхаар одоо ирсэн байдаг. За тэгээ эндээс бол одоо дөнгөж одооноос ер нь бол бизнес нь тогтож ирж байна гэж байгаа байхгүй юу. За тэгээ дээр нь мэдээж нөгөө санхүүжилт
ирээд бизнес хийхэд бол хамгийн түрүүнд санхүүжилтийн асуулт. За мэдээж нөгөө барьцаа хөрөнгө гэдэг юм хамгийн түрүүнд яригддаг. Тэгээд бид нар бол одоо яг орон нутгаас бол манай Хүсгэл аймаг чи өөрөө уул орхойг аймаг, за өөрөө төсвийн орлогоо бүрдүүлдэг аймаг. За тэгээд тийм болохоор одоо яг бодлогоор л одоо ингээд юуны төлөө одоо хойд бус гэж байгаа билээ, тэ бүсчиж хөгжиж байгаа билээ. Энд дээр л одоо бодлогоор л нэмчих нь зүйтэй байна. Тэртээ түргэн манай Хүсгэл аймаг бол одоо бүх нөгөө орон нутгийнхаа төсвийн орлогыг бол нөгөө бизнес эрхлэгчдийн дотороор бүрдүүлдэг. Ялтчгүй юм аймаг байгаа. Тэгэхээр бол дэмжихээсээр аргагүй юм л да бодлогоор. За баярлалаа. За би дараагийн асуултаас Орхон аймгаас ирсэн Минд хоёроос асууя гэж бодож байна. За өнгөрсөн хавраас Монгол Улсын Ёсын их хурл болон засгийн газраас энэ шинэ оршоогийн хөдөлгөөнийг одоо хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээ шинэ оршоо хөдөлгөөний төлөөлөл болж та ирсэн. Тэгээ та бол одоо оршоо байгуулсан хойд бүстэй ажиллаж гин гэж байна. Орхон аймгийн хувьд бол бас онцлогтой яг хот. Тэгтээ бол бас мал аж ахуйтай. Мал аж ахуй ганцхан сумтай тийм ээ. Тэгэхээр яг ийм бүс нутагт та хоршоо байгуулад ажиллахад ямар байна? За яг хоршоо байгуулад одоо яг ямар шатандаа явж гин энэ талаараа та эхлээд хоршооны талаар үндсэндээ танилцуулаач. За сайн байцгаана уу? Энэ торон зөвлөсөн та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хоршоо 2022 онд үүсгэн байгуулагдсан. 9 хүний бүрэлдэхүүнтэй 4 сая 500 мянган төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаа ингээ үүсгэн байгуулагдж исэн хоршоо маань одоо шинэ хоршоо хөдөлгөөн одоо өрнснөөс хойш биднэрт засгийн газраас 5.80 төгрөгийг 5 жилийн хугацаатаа баталсан. Бас одоо 5 га газрыг олохоор юм шийдвэрүүд гарснаас хойш бол манай хоршоод бас маш сайн хөгжиж эхэлсэн. Манай хоршоо одоо ер нь засгийн газраас хоршоодорж исэн маш олон бодлогыг бас хэрэгжүүлж байгаа нь бидний кадастрын системд орж хөгжих боломжийг олгож байгаа болов уу гэж би харсан. Ягаад тэгэхээр одоо сумжил сан хүртэл одоо оршоо хөгжүүл сан болцсон. Энэ жил манайхаас архис дэвшил гаргаад нөгөө малчид маань өөрийн гэсэн борлуулах зэгтэй болоод тэн дээрээ тулгуурлаад үйлдвэрийнхаа байрыг барих гээд ингээд төслөө өчөө сумжил сангаасаа зээлээ аваад шинэ оршоо хөдөлгөөнийхөө төслийн дагуу ингээд зээлүүдээс хамрагдсан байгаа. Бас одоо 5 га газраа улсаас олгож байгаа 5 га газраа ч гэсэн авсан. Бид эдийг бас маш их засгийн газраас дэмжиж байгаа гэхээр малчид маань өөрснөө төрсгөө харах биш одоо бүгдээрээ бас кадастр болж нэгнийхээ хөдөлмөрийг хөнгөвчилж яаж хамтарч ажиллах вэ гэдэг тал дээр маш их бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу гэж би боддгийн. Яа торшоо байгуулсан бэ гэхээр би ч өөр бас малчин айлын гаралтай хөхөд аавыдаа хөдөө очиод байж хат тэр 10-20 зэрэг манай малчид хотыгоо төв рүү ер нь сүүгээ аваад явдгийн. Тэгэхээр чинь тэнд маш их одоо эдийн засгийн одоо юу гарч байгаа урсгал зардал гарч байгаа. Дээрээс нь хөдөлмөрөө ингээ хөнгөлөх боломжуудаа алдчихж байгаа гэдэг юм уу. Нэг нь яагаад нөгөө юм аваад явах нөгөөт нь яагаад ажиллаа хийж болохгүй гэж үндсэн дээрээс битэд ингээд ярилцаа. Би бараг 100-аад малчтаа уулзаад 9 одоо тунж үлдэж хоршоо болсон гэсэн үг. Ингээд одоо нөгөө хэд маань үрдэн гараад өөрийн гэсэн борлуулалт систем болоод ингүүт нөө чэнчэн гар дээр очдог басан сүүсүүн бүтээгдэхүүн шууд өөрсдийнх нь цэг дээр борлуулагдаад хоршооныхоо дөрөнд одоо битэд дөрмөө баталснараа одоо хувиа хоршоондоо үлдээгээд үлдсэн хувиа нэг нь одоо сүү сайдаа зарж борлуулаад бусдаа ингээд нөгөө мөнгө төгрөгөө аваачаад өгөхөр чинь нөх хүмүүс маань үлдсэн маллаад ингээд маш их боломжууд бий болж байгаа байхгүй. Инг жишээний би тэд одоо бүснэтгийн онцлогоор бол бид нараас хөгжих маш том боломж гараад ирлээ. Манай Орхон аймаг ч ер нь бол газар нутаггүй аймаг шүү дээ. 5-10 км-ийн цаана орох Булган аймгийн нутагтаар малчит маань оршдог. Тэгэхээр манай одоо хоршооны ихэнх малчид Булган аймгийн малчид байдаг. Тэгээ бидэд сая иншийн хоршоо хөдөлгөөн ихснээс хойш төслөө бичээд бас Булган аймгийн гишүүдийг харах хасах болсон. Яагаад тэгэхээр одоо энэ бодлого маань өөрөө цаанаасаас нөгөө аймагаараа ингэж яах ёстой гэсэн. Яг би энэ дээр миний басны бодол ч юм уу байгаа. Яагаад тэгэхээр энэ онцлог бүс нутгийн онцлог хамруулаад одоо юу гэдэг орхон болгонд архан гэдэг ч юм уу юм газар нутггүй газруудыг бас тэр гишүүдийг одоо юу гэдэг зээл авах боломжийг бүрдүүлж бодлогын бас яаж хөөс байсан болов уу гэж бодож байгаа байхгүй. За баярлалаа. Дараа нь танаас асуулт. За бэлчээр агштай одоо Хөвсгөл аймгийн бэлчээр агштай алд байна. Одоо тэргүүн инк болд тийм ээ. Тэгэхээр Хөвсгөл аймаг бол өөрөө их том аймаг шүү дээ. Одоо сая 2022 оны 25 оны улсын төсөв харж байхад Хөвсгөл аймаг 16 аймаг байд юм байна. Монгол улсын төсвөөс татаас авдаг. Одоо нөгөө урсгал зардлын өгдөг. Тэгэхээр энэ дээр хамгийн их төсөв нь Хөвсгөл аймаг 60 тэрбум төгрөг тавьсан байсан. Энэ яагаад тэгээд би сэтгүүлчдээ сонирхаасан чинь Хөвсгөл аймаг хамгийн их хүн амтай гэдэг юм байна. Тэгээ хүн ам ихтэйгийн хэрээрээ ингээ харсан чинь малынхын тоо толгой маш их байдаг. Бэлчээрийн даац маш их хэтэрсэн байд юм байна. Яг одоо яг нь Монгол орны хэмжээнд бэлчээрийн даац эцэгч Хөвсгөл аймаг ч гэсэн маш их
бэлчээрийн даацсан хэтрэлтэй байд юм. Тэгэхээр би танаас яг юу гэж асуух гэдэг нь тэгэхээр энэ хойд бүс ялангуяа энэ Өвсгөл аймагт одоо энэ бэлчээрийн даацыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж ийн ер нь гарч шийдэл яг юу байна? Экспортын жишээ нэг ямар хувь байдгийг хэдэн малынхаа хэдэн үеийг намардаа одоо экспорт нь гаргаж бэлчээрийн даацаа бууруулдгийг энэ талаар ярих гэж үзсэн. Асуу гэж үзсэн. За баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За та сая дурдлаа манай Өвсгөл аймаг бол хойд бүстэй тэргүү төдийгүй улстай малын тооллогоор тэргүүлдэг. За энэ маань бас Өвсгөл маань өөр газар нутгийн хувьд бас харьцангуй онгон дагшин газар нутагт байдаг. Байгалийн онгон төрхөөр хадгалагдж байгаа. Энэ дээр нутгийн иргэдийн оролцоо маш их чухал байдаг. Ийм учраас бид нар бас бэлчээр ашиглагчдын холбоо гэж манай байгууллага бол бэлчээрийг зөвхөн малчид ашигладаг юм аа. Бэлчээрийг бүхэн ашигладаг гэж үздэг. Яагаад гэвэл энэ сая урд урдны оролцогч нар хэлж байна. Аялал жуулчлалыг хөгжихийн тулд бэлчээрийг л ашиглана, газар нутгаа л ашиглана. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд газар нутаг нь бол бас бэлчээр дээр газар дээр л явагдана. Тэгэхээр бүх юмны суур нь бол одоо газар нутаг бэлчээр байгаа. За энийг бид нар харин зүй зохистой ашиглах тал дээр бол аймгийн бэлчээр агчдын холбоо, манай Монголын бэлчээр агчдын нэгдсэн холбоо гэж байгуулга байдаг. Энэний дээвэр байгуулга байдаг. Энэ маань 18 аймаг 165 сумд үйл ажиллагаа явуулдаг. За энэний хүрээнд бол би Өвсгөл аймгийн бэлчээр агчдын холбооныхаа хувьд бол Өвсгөл аймагт маань бэлчээрийг хариуцжуулах журам хэрэгтэй байна гэдгийг одоо төрийн бас байгууллагуудад санаачлаг гаргаад сум орон нутгийнхаа удирдлагуудаа хамтраад одоо сумуудаар хилцүүлэг хийгээд зохион байгуулад аймгийн хэмжээнд 2021 оны 11 сарын 19-нд аймаг иргэдийн төлөөлөгчд хурлын 3 дугаар тогтоолоор бэлчээр агчдыг хариуцжуулах журамтай болсон. За мөн 22 оны 2 сарын 28-нд одоо хууль зүйн юмд одоо нийтээр дагж мөрдөх хэм хэмжээний актыг бол 5743 хэм хэмжээний акттай болсон. Нэг ёсны бид нар бэлчээрийн дүрмтэй болсон гэсэн үг. Урд нь бид нар дүрмгүйсээ болоод одоо бэлчээр нутгаас уулж хоорондоо муудалцдаг нэг нэгнийхээ амь насанд хүртэл хүрчсэн маш гашуун сургамжууд байсан. Энэ бүхнийг бид нар цаашдаа бэлчээрийг хамгаалах ашиглагч нь хамгаалагч байх тийм одоо хууль эрх зуршин бүрдүүлэхэд нэлээд ажилласан. Одоо нэг гол улсын нутгийн хүмүүсүүд маань одоо нэг голын одоо нэг гол улснаас нутгалж байгаа нэг бэлчээртэй хүмүүсүүдийг бол хамтын зохион байгуулалтанд оруулж бид нар бэлчээрийг зөв ашиглагч малчдын бүлэг нөхөрл болгож одоо зохион байгуулалтанд оруулсан. Ингэснээр бол бэлчээр бас харьцангуй нүүдэл сэлгээ хийдэг, харьцангуй бас сэргдэг юм байна. Ялангуяа манай цагаан улс сумынхан бол харьцангуй аймаг орон нутагт хамгийн их тоо толгой малтай боловч хамгийн их сэлгэж өнжөөдөг учраас бэлчээрийн талаас бас урьдчилан сэргийлж чаддаг. Аман албан эрдэнэ сумыг бас дурдмаар байна. Яргис гэд баг бол 4 жилийн өмнөөс нүүдэл сэлгээ хийхдээ бас хэрүүл маргаантай биеийн хүлээмжшөөрдөг байсан бол энэ хамтын зохион байгуулалтанд оруулснараа бас нүүддэг болсон. Ингэснээр бол бэлчээр нэлээд сэргдэг болсон. Ялангуяа 500 толгой малтай малчин бол бэлчээрээс 70-аас 70 сая төгрөгийг бол бэлчээрээс одоо үнэгүй ашигладаг. Үнэгүй ашиглаж байгаа юм чинь бид нар эргээд бэлчээрдээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Ялангуяа малчид маань бас энэ дээр бол хандлагын хувьч, бодлогын хувьч гэсэн одоо энэ өөрсдөө манлайлагч байх ёстой шүү, санаачлагч байх ёстой шүү гэдэг дээр малчны байгууллагын хувьд бол ажиллаж байгаа. За баярлалаа. За ерөө яг би бол танаас ийм асуулт асуух гэдэг юм л да. За нэг юм бэлдсэн асуултаар явах юм чи надад бол нэг тийм тааламжтай биш байна. Тэр бидний өнөөдөр ярилцах гээд байгаа яг энэ 4 дахь сэдэв маань энэ бизнесийн орчин. Бид хэдүүл нөгөө хойд бүс тийм ээ. Тэр хойд бүсийн онцлог нь юу вэ? Гэт яг энд юу тулгуурлаж яриул бизнесийн орчин сайжрах гэдгийг ингэж явуул би бол илүү үр дүнтэй яриа болох бол. Тэгэхээр нэг бэлдсэн асуултуудын хүрээнд яриад байх нь бол нэг надад бол тааламжтай биш байна. Гэхдээ яг ихний асуултуудаа би нэ танилцуулга байдлыг учраас салбарын төлөөлөл оролцоогоо учраас л ингэж тавиад байгаа. Тэгэхээр та бол энэ бүсчсэн хөгжлийн талаар ер нь анхан шатны ойлголтыг хамгийн анх гарсан байгууллагад ажиллаж исэн юм байна гэж би бол таныг ойлгосон. Тэгэхээр бүсчсэн хөгжил гэж яг юу вэ? Ер нь энэ бүсчилж хөгжөхөд хувийн хвшлийн оролцоо их чухал юм байна гэж. Тэр энэ талаар та эхлээд нэг ойлголт өгөх маягаар нэг тийм л асуулт би танаас асуумаар.
За тэгэхээр бүсчилсэн хөгжлийн одоо үзэл баримтлал бодлого олгороод Монгол улсад 2001 онд анх батлагдсан байдаг тийм ээ. Одоо 20 жилийн өмнө гэсэн үг. 2001 Нэгэр 20 хэдэн жилийн өмнөөс тийм. Тэгэхдээ миний одоо ажиллаж байсан туршлага бол яг одоо Монгол улсын бүсчилсэн хөгжлийн одоо зарчим бодлогыг хэрэгжүүлэхэд холбооны бүгд найрамдах гэрмэн улсаас одоо дэмжлэг үзүүлж одоо бүсчилсэн бүс нутгийн эдийн засгийн дэмжих хөтөлбөр гэж одоо ажиллаж байсан. Тухайн үед бол яг л энэ асуудлуудыг хөндөд тавьж байсан. Түүн дээр бол 3 хэсэг байдаг. За нэгдүгээрт нь бол тухайн бүс нутгийг хөгжүүлэхэд тухайн орон нутгийн болон тийм ээ төрийн захиргааны байгууллагыг чадваржуулах нэг ажил. Хоёрдугаарт нь бол яг одоо бүс нутагт одоо ажиллаж байгаа жижиг дунд бизнес ер нь компаниудыг санхүүгийн боломжоор хангах. Гуравдугаарт нь эдгээрт үйлчлэгээ үзүүлдэг төрийн бас байгууллагыг чадваржуулах гэдэг ийм 3 үндсэн хэсгээр бол ажиллаж байсан юм. Тэгэхээр одоо эндээс ингээ харахад тухайн одоо үед хийжсэн ажлын үр дүн өнөөдөр бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаах. Мөн түнчлэн Монгол Улсын засгийн газраас сүүлийн одоо 10 жилд яг энэ талаар одоо нэлээд том судалгаануудыг хийжээ. Тэгээ өнөөдөр бид нар харлаа одоо 14 том төслийг одоо бүс нутгийг хөгжүүлэх одоо чиглэлээр болоод гаргаад Монгол Улсын засгийн газрын хэмжээнд мөрдөж хийх гэж байна. Тэгэхээр энэ дээр юу гэж харуулах гэдэг вэ гэхээр за ер нь бол хөгжлийн концепц бол бүсчилсэн хөгжил юм байна. За тэгвэл бүсчилж хөгжөхөд орон нутаг захиргааны зохион байгуулалт маань болсон үг бол одоо бас хангагдаад ирлээ. Шинэ үзэл баримтлал, шинэ хууль батлагдлаа. Ингээд олон бүсэд хуваагдаад ингээд явж байна тийм ээ. Тэгэхээр яг одоо бизнесийн хөгжлийн талаас аваад үзэх юм бол засгийн газрын зүгээс төрийн зүгээс гэсэн үг. Ерөнхийдөө хийх ёстой судалгаа, шинжилгээ дэд бүтцээ тодорхой хэмжээгээр бол бэлэн болгоод бодлогоо баталчлаа, үзэл баримтлаа баталчлаа. Одоо ингээд бүтэц зохион байгуулалтаа ч гэсэн өмнөхийгээ бодвол сайжруулчихжээ. Одоо харин яаж эдгээр төслүүдийг хамгийн амжилттай хийж тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийг илүү аз жаргалтай, компаниуд нь илүү ашиг орлоготой байлгах вэ гэдэг асуулт бидэрт үлджээ. Тэгээ энэ одоо хүрээнд бол нэлээд ажлууд яригдана. За энэ саяны одоо өмнөх 3 панелээр бол нэлээд их яригдчихлаа тийм ээ. Одоо яг энэ хэсэг дээр би яг юу одоо илүү онцлох гээд байгаа вэ гэхээр яг төр хувийн түншлэл энэ бүсчилсэн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд маш их суур нөхцөл болдгоо. Тухайлбал бодлогыг гараад тавьсан ч гэсэн хэрэгжүүлэгч нь бол хувийн хвшлэл байдаг. Тэгэхээр хувийн хвшлийн чадхыг сайжруулах, хувийн хвшлээд өгөх хөнгөлөлт, чөлөөлөлт одоо сайн ярьж байна тийм ээ. Боломжууд нь юу байгаа? Тухайлбал одоо олон улсад хэрэгжиж байгаа тээврийн хөнгөлөлт, нийгмийн даатгалын хөнгөлөлт одоо сайн ярьж байна татврын хөнгөлөлт гэдэг. Тэгэхээр тодорхой хэмжээгээр засгийн газраас баг багаар ингээ арга хэмжээнүүдийг аваад эхэлж байна. Харин эдгээр асуудлуудыг тухай бүрд нь яаж оновчтой хэлэлцэж асуудлыг гаргаж ирдэг вэ гэхээр төр хөгжлийн хэлэлцэл гэж ажиллаад байна. Тэр нь болохоор public and private partnership гэдэг дотроо public and private dialogue гэдэг ажил байдаг. Түүнийг бол Монголын үндэсний худалдан ажилтны танхим өөрийнхөө салбар зөвлөгөөрөө болон одоо үйл ажиллагаараа дамжуулан тухайн салбар тохиолдож байгаа асуудлын шийдлүүдийг гаргах гэж оролдож байдаг тийм ээ. Тэгэхээр энийг бол илүү их бэхжүүлэх хэрэгтэй. Төр одоо хувийн хвшлийн хамтын ажиллагааг илүү одоо зохион байгуулалтанд оруулаад иргэд тэндээс гарсан шийдвэрүүдийг бүс нутгийн болон салбарын хэмжээний одоо шийдвэр гаргалтанд ашигладаг тийм одоо тогтолцоог бид нар бүрдүүлэх ёстой. Энэ дээр одоо аль талаасаа хувийн талаасаа ч тэр төрийн бус байгууллага талаасаа ч тэр төрийн талаасаа ч тэр одоо аль аль нь бол нэлээд хичээл зүтгэл гаргаж ажиллах бол чухал байдаг. За яг үүнтэй холбоотойгоор сая одоо ингээд манай хойд бүсийн хувьд аль ч талаараа аж үйлдвэрийн талаараа ч тэр аялал жуулчлалын талаараа ч тэр тийм ээ нэлээд боломжийн одоо хөдөө аж ахуйн талаараа ч боломжийн одоо датанууд харагдаж байна. Гэхдээ тэнцээ энийг бизнесийг хэн бий болгох вэ? Нэн үртийг хэн бий болгох вэ гэвэл хүмүүс л бий болгоно. Мэдээж AI ч гэдэм машин дижитал шилжилтүүд хийх нь шаардлагатай. Гэхдээ өнөөдрийн нөхцөл маань бидэрч юу байгаа вэ? Хүмүүсийг бид нар чадваржуулах хэрэгтэй байгаа даа. Тэнцээ одоо гой том төслүүд байгаа ч гэсэн тэр төслүүдийг үр дүнд хүргэж ашиглахад хүний хандлага сэтгэлгээг ярьж байна тийм ээ. Нэмэх нь ур чадвар бол маш шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ дээр бас ажиллаад ирсэн туршлагууд биднэрт бас байна. Монголын үндэсний худалдан аж үйлдвэрийн танхимын бизнес академиас бол яаж байгаа гэхээр шинэ хоршоо хөдөлгөөнийг
өрсөнтэй холбоотойгоор мянган малчид одоо энэ бизнесээ мал аж ахуйгаа бизнесийн эргэлтэнд оруулъя гэдэг ийм зорилго төлөвлөгөөтэй болсон. Гэхдээ тэрдэнд маань яг одоо бизнесийг эрхлэх анхны шатны мэдлэг тийм ээ цаашлах юм бол бизнесийг амжилттай өргөжүүлээд кластераар хөгжих гэдэг ингээд нэлээд том зүйл ярьж байна тийм. Тэгэхээр тэдгээрүүд болгонд бол мэдлэг чадвар хэрэгтэй. Үүн дээр бас төр хувьчлын түншлэлээр тийм ээ хамтарч одоо мэдлэг олгох, сургалт явуулах, зөвлөгөө өгөх гэдэг ажлыг танхим бол бас санаачлаад явж байгаа гэдэг бас энд хайшрамд хэлмээр байна. Юу гэхээр бизнес эрхлэх залуучуудын одоо боловсролыг олох, 10,000 залуучууд боловсрол олгоно гэд ийм хөтөлбөр зарлалцсан явж байгаа. Тэгэхээр энийг ганцхан хойд бүс гэхгүй одоо бүсүүдийн хэмжээнд авч хэрэглэвэл одоо яриад байгаа бидний бүс нутгийн том зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх төслүүд илүү их үр дүнтэй, үр өгөөж өгөх боломжуудыг бол хангах юмаа гэж харж байгаамаа. Баярлалаа. За дараагийн асуултаа би хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын менежер Хишиг Сүрэнгээс асууя. Тэгээ танай байгууллагын тухайд бол яг энэ бизнесийн зөвлөх хөгжлөгөө үзүүлдэг. За яг одоо энэ бүссэн хөгжлийн жижиг дунд үйлдвэрлэлүүд дээр зөвлөгөө өгдөг нэг боожих гоо нэг бизнесээ эхлүүлэх гээд байгаа төсөл дээр ийм зөвлөгөө өгдөг, боожуулдаг ийм байгууллага юм байна гэж ойлгосон. Тэгэхээр олон улсын энэ донор байгууллагуудын төслийг хэрэгжүүлдэг гэр. Сая ингээд энэ хүмүүс асуудал ярьлаа шүү дээ. Таны хажуу сууж байгаа юм ч гэсэн хэлж байна. Ер нь энэ бүсчиж ингэж хөгжихийн тулд бол энэ жижиг дунд үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх те энэ төр хувийн хвшлийн түншлэр хөгжих гэдэг. Тэр одоо энэ ингээл энэ хүн ч гэсэн ингээд шинэ харшаа гэл нэг хөдөлгөөн ингээд нээсэн бүлэг харшаа байгуулсан хөгжмөр ингээд яг энэ маш олон хүмүүс юм хийх гээл ингээд яваад байгаа. Тэр энэ хүмүүсүүдэд яг юу дутагддээ? Яг юун дээр анхаарад юун дээр та хэд маань ингээд зөвлөд явуул ингээд нэг зөв замаараа явчих боломж байгаа бай. Тэгээд зөвлөгөө үйлчлэгээ үзүүлдэг компани хувьд та яг энэ тал дээр нэг тайлбар өгөөч. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би бол төрийн бас байгууллагыг төлөөлөлтөнд сууж байгаа. За манай байгууллага бол хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага. За манай байгууллага бол бизнесийн зөвлөх үйлчлэгээ сургалтууд өгдөг. За тэгээд яг энэ хүрээндээ бол бид нэр хэвшлэн олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр жижиг дунд бизнесүүдэд хүрч ажилладаг юм байна. За энэ хойд бүсийн хувьд бол одоо жишээ нь манай байгууллага бол Эрдэнэт хотод салбартай байна. За мөн Хөвсгөлд бас манай салбар байна. За тэгээ энэ салбаруудаас гадна бас 12 аймагтаас бусад 10 үйл ажиллагаа бас явуулж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол яг жижиг дунд бизнес эрхлэгчтэй бол тууж ажилладаг. За бид нар бол зүгээр нэг ажиллахаасаа гадна энэ дээр нэлээд хугацаатайгаар маш олон төрлийн судалгаануудыг өнгөрсөн хугацаанд Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн одоо төслийн санхүүжилтийг бол хийсэн. За эдгээр энэ судалгаан дээр үндэслээд за манай байгууллагын 16 жилийн одоо туршлага ноу-хау дээр тулгуурлаад бид нар бол сүүлийн одоо 16 жил бол яг жижиг дунд бизнесүүдэд ингээд хурж бол ажиллаж байгаа. За тэгээд яг жижиг дунд бизнесүүдэд тулгарч байгаа хамгийн гол асуудал бол нэгдүгээр тэдний бизнесээ эрхлэх мэдлэг чадвар дутамгүй байгаад байгаа. За энэ дээр бол манай байгууллага бол үнэхээр тулж ажиллаж байгаа. Энэ дээр бол одоо тэдэрч шаардлагатай одоо шинэ санхүүгийн гэдэг юм уу, засаглалын, менежментийн, маркетинг гэдэг маш олон төрлийн гарын агуулгуудыг гаргаад жижиг дунд бизнесүүдэд сургалт болон хэвлэл байдлаар бол үн төлбөрөөр ингээд хараагаад явж байгаа. За гэх мэтчлэн ингээд дэмжиж явж байгаа. Ер нь бол жижиг дунд бизнес эрхлэгчтэй ингээд уулзаа явж байхад бол нэг хэд хэдэн гол асуудлуудыг бол ярьдаг. За хамгийн ихнийх нь бол тэд нар яг одоо түрүүний нөгөө танхимын дарга оюун гэрлийн хэлдэг шиг тийм татвараас идэр бол одоо ингээд зүхтаахын тулд ямар нэгэн байдлаар баг татвар төлөхийн тулд одоо идэр компани болгож бүртгүүлэхгүй жижиг бичил хэлбэрээр яваад байдаг нэг юм асуудал байна. Нөгөө талдаа яг энэ бизнесээ ингээд цаашаа хөгжүүлээд магадгүй одоо хөнгөлтэй зээлэнд хамрагдаач гэдэг юм уу те яг ийм одоо албан ёсны хэлбэрээр бизнесээ хавж явахад мэдлэг чадвар үнэхээр тутамгүй байгаад байна. Нөгөө талдаа ингээд за компани байгуулчлаа. За тодорхой хэмжээний бизнес эрхлээ явлаа гэхэд цаашаа хөнгөлтэй зээл авах. За бүр ингээд цаашлах юм бол одоо бусад одоо боломжууд ингээд авахд тухайн одоо бизнес эрхлэгчийн боломж нь ингээд гадна талаас бас хаалттай байна гэдэг ийм зүйлүүд бас байдаг. Тэгэхээр манай байгууллага бол яг энэ дээр нь бид нар дэмжлэг үзүүлэхийн тулд бол одоо бизнесийн сургалт, зөвлөх үйлчлэгийн өдрөлд байнгын хангаад ирсэн. За жишээ нь дөнгөж өчигдөр бол манай одоо Америк олон улсын хөгжлийн санхүүжилттэй бэст хөтөлбөр маань бол хаалттай байсан. Тэгэхээр яг энэ төслийн хүрээнд бид нар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 73 мянган бизнес эрхлэгчдийн бараг 34 мянга гарт нь хурж ажилласан байлээ. Тэгэхээр бид нар бол яг энэ төслийнхөө хүрээнд бол одоо буцалтгүй хэлбэрээр 2 тэрбум гаруй төгрөг одоо олгосон байна. За тэр нь бол одоо жишээ нь манай Хөвсгөл аймагаас хамрагдсан, Эрдэнэт аймагаас Эрдэнэт хотоос хамрагдсан гэх мэтлийн бизнесүүд байгаа. Өчигдөр одоо чинь бидний хаалтын ажиллагаан дээр Ария Трейд гэдэг. За одоо манай Хөвсгөлийн худлаа ажлын танхимынх маань бол мэдж байгаа бох тийм. За Ария Трейдийн захирал маань бол хэлж байгаа. За би бол одоо тийм ингээд кофе шоп байгуулсан. За кофе шоп байгуулад
хамгийн түрүүнд надад тулгарсан асуудал энэ кофе шопоо яаж нээх вэ? Яаж одоо энэ санхүүгийн тайлангаа гаргах вэ гэдэг дээр хамгийн түрүүнд тулгарсан ба. За ингээ манай хөгжлийн шийдэл дээр ирсэн. За санхүүгийн тайлангаа гаргаж сурсан байгаа. За араас нь одоо маркетингаа яаж хийх вэ гэдгээ сурсан байгаа юм. За ингээд явж байгаад ямар ч хэсэг эхний ээлжинд бид нар бол ингээд компани байгуулад явах хэрэгтэй байна. Албан ёсоор явах хэрэгтэй байна гэдэг. За ингээд компани байгуулаад кофе шопоо ямар ч хэсэг өөр өрөнгөөр нээчдэг. За гэтэл энийг өргөжүүлэх гэсэн чинь мөнгө санхүүгийн асуудал тулгарсан. Нөгөө барьцаа өрөнгө байхгүй тийм. За тэгээд барьцаа өрөнгө байхгүй учраас зээл авч чадахгүй. Ингээд томорч чадахгүй ингээд гацчихж байгаа юм. За яг манай төслийн хүрээнд бол яг хуу энэ компанид бол нэг 10 сая орчим төгрөгийн одоо бусдын хөсөлмжөөр үзүүлсэн. Яг энэ дээрээ гიშгүүр хийгээд дээшээ гараад ирж байгаа юм. За өөрийн гэсэн ямар ч байсан нэг тодорхой хэмжээний барьцаанд байх нэг юм боломжтой болчихж байгаа. Ингээд бизнесийн мэдлэгтэй болчихж байгаа. Ингээд цаашаа бол хөнгөлөлт зээлэнд хамрагдаад явсан байгаа юм л да. Гэх мэтлэн ийм одоо жижиг дунд бизнес эрхлэгчдүүд бол маш олон байгаа. Эдгээр бизнесүүдийг яг ийм степ бай степ буюу алхамаар тэднийг одоо сургаж хөгжүүлэх нь маш чухал байгаамаа. Энэ л өөрөө одоо хойд бүсийн одоо бүсийн хөгжилд маш том хувь нэмэр орлоо гэж бодож байна. За баярлалаа. За одоо хэдүүлээ ингэнэ. Ярилцлага жаахан сонирхолтой хэлбэрлээ оруулнаа. Би бол асуултаа бэлдсэн асуулт асуухгүй. Тэгтээ их практик юмар явъя гэж бодож байгаа. Тэр энэ миний хамгийн энгийнээр ойлгоод байгаагаар бол одоо бүсчсэн үйлчлгээд байгаа нь ямар нэгэн одоо монголчууч нэг ийм уламжлалт юм байна шүү дээ. Тэг жаахан жалга давны үйлс гарах гэдэг те. Би тэр аймагийнх, тэр сумынх гэх тэр одоо бол энэ улсын төсөвч хүртэлтэй юм. Одоо төсөв хуучин яадаг байсан бэ гэхээр зөвхөн одоо нэг аймаг суманд нэг барилга байшин барьна гэд нөгөө улсын төсөв хаваар нэг тараагадаг үр дүн байдгүй. Тэр одоо бол арай өөр бүсчилж өгчийа. Бүсчилж энэ бизнесийн орчныг сайжруулъя гэж. Тэр энэ хойд бүсийн тухайд бол хамгийн одоо онцлог зүйл бол Монгол улсын сайлын үнэ гэдэг нэг эрдэнэ төлөвлөр байна шүү дээ, тийм ээ. Маш их одоо улсад одоо татвар төлдөг, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг. Тэр миний хувьд зүгээр сэтгүүлчийн хувьд хараад байгаа юм бол энэ магадгүй хойд бүс ингээд сайхан хөгжих, хойд бүсийн бизнесийн орчин нь сайжрах боломж бол энэ эрдэнэ төлөвлөр юм шиг хараад байгаа. Би нэг жишээ тавьтаа. Монгол улс одоо энэ 21 аймаг 330 сумын жорлонг байхгүй болохын тулд эрдэнэ төлөвлөрөөс 200 тэрбум төгрөг гаргуулж байгаа байхгүй. Байхгүй бол. Тэгээд тэр нь үр дүнд хүрээгүй байна. Сая тайлан юм хэлцлээ. Боловсролын байгууллага хэрэгжүүлсэн байна. Ерөнхий боловсролын одоо нөгөө сургуулийн орчны жорлонг байхгүй болгон дотор байрны гэдэг. Тэгээ би сая эндээс юу харж ирсэн мэхээр яагаад гэвэл хойд бүс одоо энэ бизнесийн орчныг хөгжүүлэх та сая ингээ проблем ярьлаа шүү дээ. Очихоор ийм орчин байдаг, ийм боожуулмаар байдаг. Одоо ерөө ихч сая ингэж хэллээ те. Ийм ингээд асуудал бэлчээр дээр юм байна. Хоршоо хөгжих гэр юм байна. Магадгүй эрдэнэ төлөвлөрөө төшөглөөд хөрөнгө санхүүгээр нь ч гэсэн бодлогоор дэмжиж явбал энэ хойд бүс чи ерөн сайхан хөгжөөд явчих юм шүү. Энэ дээр та бүгд өөрөө өөрсдийнхээ саналуудыг ирлээч. Би үл ингээд нийт нь энэ асуулт хийвч. Эрдэнэт үйлдвэрийг төшөглөөд жишээ нь энэ хойд бүсийн одоо тэр 3 аймаг ер нь хөгжих боломж гарцууд юу байгаа вэ? Тухайлбал одоо бизнесийн орчин дээр ч юм тийм ээ. Мал аж ахуй дээр ч гэдэм бэлчээрийн одоо тэр нөгөө даацмыг бууруулахад ягаад эрдэнэ төлөвлөрийн оролцоо байж болохгүй гэж тэр бүсдэл байгаа том үйлдвэр шүү дээ. За хойд бүсийн онцлог бол бид хөгжлийнхаа чиг баримжааг бол сая өнөөдөр бидэд бас ойлгосон тодорхойлсон байна тий. За эрдэнэ төлөвлөрөө түшгэлсэн хүнд үйлдвэрийн одоо цогцлбор. За зөвхөн одоо хүнд эрдэнэ төлөвлөрөө түшгэлж хүнд үйлдвэрийн цогцлбор төдийгүй бид энэ бүсэд чинь Орхон аймаг, Булган аймаг за малаараа одоо тэргүүлдэг газар тариалангаараа бас тэргүүлдэг аймагуд багтж байгаа. Тэгэхээр мал аж ахуй үдээ чухал гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэх хөнгөн аж үйлдвэр бол заавшгүй шаардлагатай байж байгаа. Тэгэхээр энэ салбарууд дээрээс нь ногоон одоо бүс гэдэг утгаараа хойд бүс маань маш байгалийн одоо үзэмжтэй энэ хангаа газар. Тэгэхээр аялал жуулчлал за тэр бомтын одоо тээвэр логистикийн асуудлууд гэдэг энэ асуудлууд бол манай бүс дээр яригдж байгаа л да. За бид мэдээж эрдэнэ төлөвлөрөө түшгэлэх нь ойлгомжтой. Тэгэхдээ зөвхөн одоо ганцхан одоо эрдэнэ төлөвлөр гэлтгүй яг одоо хүнд аж үйлдвэрийн цогцлборын хувьд бол эрдэнэ төлөвлөрөө түшгэлэх нь зөв. Тэрийг дагсан одоо төрөл бүрийн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн жижиг цехүүд, үйлдвэрүүд бол байгуулагдана. Мөн одоо Хөвсгөл болон Булган аймагуд дээр бол хөнгөн үйлдвэрийн салбарууд бол мөн дагаж одоо бий болох ёстой. За бид Нэмэн Өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ одоо Эрдэнэт гэсэн хоёр дахь том хот, Хөвсгөл гэсэн одоо том аймаг,
За тэгээд Булган гэсэн одоо манай Булган аймаг бол харьцангуй бас жижигхэн эдийн засгийн ч гэсэн ер нь жижиг хэвтер Баавтар аймаг те. Тэгэхээр энэ бүс дотроо энэ бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийнхаа энэ бүтээгдэхүүн борлуулалтыг хэрхэн яаж нэмэгдүүлэх юм те. Энэ нөөц боломж биднэрт ингээ харагдаад байгаа учраас энийг яаж оновчтой зөв зохистой одоо төлөвлөж ингэж хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр л бид нар бүс зөвхөн одоо бүс дотроо бас ингэж яах хэрэгтэй. За тэгэхээр энэ төр хөрөнгө оруулалт санхүүгийн асуудал бол нэгдүгürt маш чухал гэдэг ингээ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн ганцхан нөгөө сайлын үнэ маань энэ хөрөнгө оруулалт санхүүгийн асуудлыг бол бас хангаж дийлэхгүй. Улсын төсвөөс тодорхой хэмжээний татаас аваад одоо тодорхой хэмжээний одоо төсвүүд тавьж байгаа. Бид нар энэ одоо юуны тулд эдийн засаг маань бүсчилж хөгжиж байгаа вэ гэхлээр энэ төсвийн одоо санхүүжилтийн эрх мэдлийг бүсд нь одоо өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь. Тэхийн бол нөгөө өөрийн чи ярьсан сум баг одоо жалга давны үзэл бол энд байхгүй болно. Бид нар хамгийн ихний ээлжинд бол төсөв санхүүгийн асуудал чухал байдаг учраас энэ эрх мэдлийг бол бүсд нь өөрсөнд нь өгөх юм бол бид нар хамгийн оновчтой хөрөнгө оруулалтад төлөвлөөд тэр төлөвлөгөөндөө одоо бид нар тэр санхүүжилтөд оруулахын бүрэн боломжтой харагдаж байгаа. За дээрэс нь одоо бид тэр сая бид нар бүгдээрээ ярьлаа тэр татврын одоо асуудал тий за мөн одоо хүний нөөцийн одоо бэлтгэх асуудал гэл ингээл ярьж байна. Өнөөдөр шинэ хоршоо хөдөлгөөний маань төлөвлөл ингээ ирсэн байж байна. Бид ер нь бол шинэ хоршоо гэдэг маань ер нь бол ингээ кластер тий хамтарч ингээ хөгжих бүс маань ч гэсэн ер нь ингээ хамтын хөгжил яриад байгаа. Гэтэл бидний одоо санхүүгийн энэ хамтын хөгжлийг дэмжсэн санхүүгийн шин бүтээгдэхүүнийг гаргамаар байгаа байхгүй юу. Тэгэлгүйгээр хамтрын нэгдийн хоршиг бүсчлээ гэдэг байгаа мөртлөнгөөсөө тэр санхүүжилт хөрөнгө оруулалтын асуудал нь болохоор нэг аж ахуй нэгж юм уу тий нэг хувь хүнд юм уу. Жишээлбэл шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд бол сая 500 гаруй тэрбум төгрөгийн зээлүүдийг олгосон гэж ярьж байгаа 6000 гаруй хоршоо байгуулагдсан гэхэд дараа дандаа малчин хувь иргэдүүдэд энэ зээлийг олгосон. Гэтэл нөгөө хоршоолох гээд байгаа энэ нөгөө аж ахуй нэгж болохгүй тийм ингээд хэдүүлээ кластраар ингээд хөгжих гээд байгаа энэ бодлого маань ингээд байгаад байгаа боловч амьдрал дээр хэрэгжихлээрээ зэрэг ингээд тараад ингээд алга болчихж байгаа. Тэгэхээр энийг одоо бид нэр зөв голдролд нь оруулах. За тэгэл анхан шатны одоо бид нар тэр татврын дарамт гэж ярьж байна. Татврын дарамт гэдэг чинь баланс харьцангуй ойлголт байгаа юм л та. Энийг одоо юуг татврын дарамт гэж хэлээд байгаа. Миний түрүүний ярьсан олон өндөр хувьтай татваруудыг хэлээд байгаа юм уу? Нөгөө талаар тэр хөгжлийн шийдлийн маань залуу ярьж байна тий тайлангаа гаргаж мэдэхгүй. За одоо энэ 5000 гаруй хоршоо маань 6000 гаруй хоршоонууд маань тайлангаа гаргаж чадах уу? Дараагийн улирлаас эхлүүлээд талингийн өрөнд орно, татврын өрөнд орно. За мэдээж хуультай улсаараа учраас хуулийнхаа хүрээнд явна. Гихмшлэнгийн асар энэ олон асуудлууд байгаад байгаа. Нөгөө хөдөөгийн малчид чинь одоо хэр зэрэг одоо энэ юуг сургалт юмд хамрагдсан байж чадах уу тий? Ингээ эрсдэл ингээд үүсээд байгаа. Тэгэхээр бид нар энэ хоршиж ажиллах, хамтарч ажиллах энэ зөвлөл дээрээ энэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийнхээ шинэ одоо энэ хэлбэрүүдийг бас гаргаж ирэх зүйтэй болов гэсэн юм санал явж байгаа. За маш сайхан асуулт байна. Яагаад гэвэл одоо Хүсгэл аймгийн худалдан ажилтны танхим бол одоо нийт ер нь худалдан ажилтны танхим маань Монгол улсынхаа нийт бизнес эрхлэгчдийн эрх ашигыг хамгаалдаг, дуу хоолой болдог, төрд нөлөөлдөг, өмүүлдэг, холбон зурчилдаг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг Монгол улсын бол хамгийн том төрийн бас байгууллага байгаа. За манай Хүсгэл аймгийн худалдан ажилтны танхимаас хамгийн сүүлд хийгдсэн ажил бол саяхан бид нэр бизнесийн аялал гэдэг юм зохион байгууллаа л да. За тэгвэл бол одоо Хүсгэл аймгийнхаа нийт одоо хүнсний үйлдвэр одоо манай Хүсгэлийн хамгийн ууган үйлдвэр аяны жолоогоос эхлээд хувийн хөвшлийн үйлдвэрүүдтэйгээ хамтраад Улаанбаатарын одоо АПУ үйлдвэрийг үзлээ. За Зүүн Орогийн одоо спирт балбармын үйлдвэрийг үзлээ. Манай Хүсгэл аймагт бас 18 суман дээр бяцлагны үйлдвэр баригдаж байгаатай холбоотой. За дээр нь одоо энэ шимээ арх гэдэг ямыг одоо ер нь Хүсгэлдөө буюу бэрийн долгож гаргая. За АПУ бол одоо 21 аймагаас 5000 төгрөг шимээ архийг худалдаж авдаг юм байна. Үүн дээр нь бол манайх бол одоо архиа худалдахгүй өөрсдийн гэсэн брэндтэй болгоё. Эдгээр гэсэн зорилгоор одоо энэ бизнес аяллуудыг зохион байгуулсан. За үүнийхээ хүрээнд дараа нь Эрдэнэтийн ГОК-ийн үйлдвэрийг үзлээ бид нар. За Эрдэнэт бол одоо 7000 ажилчинтай. За нийтдээ жилдээ 1000 удаагийн тендер зарладаг гэж байгаа юм. За 16 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авдаг гэж байгаа юм.
За тэгэхээр энэтэй холбоотой одоо засгийн газрын 2015 оны 9-р тогтоол байна. За энэ тогтоол одоо бол 2025 оны 1 сарын 1-ээс одоо энэ хуулийн заалтаараа байхгүй болох гэдэг юм байна л да. Тэгэхээр энэ дээр юу гэж заасан бэ гэдэг гэхээр одоо Эрдэнэтийн ГОК нь өөрөө бол одоо Эрдэнэттэй ойролцоо малчин айлдаа очиж гэрээ байгуулад шууд газар дээрээс нь махаа худалдаж авдаг байгаа юм. Гэвтэл одоо яг энэ заалтаар бол одоо энэ байхгүй болсон дундын жуулчлагчид орж ирэх гээд энэ гэсэн үг байгаа юм. За дээр нь манай Хүсгэл аймгийн бас ганц нэг үйлдвэрүүд энэ ГОК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлж исэн. За энэ бол ерөөсөө бүр одоо байхгүй болох гээд байна. За энэ юутай холбоотой гэхэлэр одоо нэгтдээ энэ төрийн хэрэгцээний бүтээгдэхүүний 70%-ийг жижиг дунд үйлдвэрүүдээс худалдаж авна гэсэн бас нэг юм заалт байдгийн байна. За үүнтэй холбоотой болохоор тэр цахим дэлгүүр гэдэг юм уул нь бол 2010 оноос хойш одоо энэ нэгдсэн байдаг. Гэтэл үүнийг одоо манайхан ерөөсөө огт мэддэггүй. Тэгэхээр яг уу гэхээр энэ цахим дэлгүүрт л одоо энэ жидүүгийнхаа одоо бараа бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд оруулах тэр цахим дэлгүүрт байгаа бүтээгдэхүүнийг л одоо нөгөө төрийн худалдаа авалтанд одоо Монгол улс даяараа авах нь шүү дээ. Тэгэхээр энд одоо тэр малчин айл, малчин хүн өөрөө энэ цахим орчинд одоо ажиллаж чадах уу тийм ээ. Тэгэхээр бүр энийг бодлогоор одоо аймаг орон нутгад бид нар нэг за магадгүй худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдтэй яг энэ нэг цахим орчинд ажиллах нэг 5 хүнтэй баг байгуулдаг ч юм уу. Энэ нь одоо тэр жидүүгийнхаа борлуулсан бараа бүтээгдэхүүнийг цахим дэлгүүрт оруулах тэр тендерийн бичиг баримтуудыг бүрдүүлэх тэр шалгуурын ханган чухал юм билээ. За энэ дээр болохоор би та бүхэнд одоо яг юуны төлөө бид нар одоо бүсчилсэн чуулган гэдэг юм хийж байгаа юм билээ. Монгол улсынхаа жижиг дунд бизнесийг одоо дэмжийл гэж бодож байгаа бол одоо энэ засгийн газрын 1-р тогтоол энэ 31-ийн 1-р залтчилүү те. Энийг одоо ингэж буцаж энэ хуулинд нь оруулж өгөөч гэдэг юмыг бүр аль бие ёсоор бас энд хэлэх гэж ирсэн юм аа. За. Асуултаа бол ерөнхийдөө ойлгосон баг тийм ээ. Одоо бол Эрдэнэт үйлдвэрийн маш том үйлдвэр шүү дээ 7000 ажилчинтай дээрээс хүний эрүүл мэнд гэдээ маш том яригдж байна. Одоо хэн дуртай нь бас ханган нийлүүлэгч одоо бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй. Жишээлх юм бол би ганц хоршоогоор яагаад чадахгүй. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр би одоо цагаан эдээ үйлдвэрлэх хоршоо байлаа гэхэд манай одоо арцыг булганы одоо нэг хоршоо нийлүүлээд бид нар дундын хоршоо болж тийшээ арай орж ингээ хөгжих юм бол нэг нь үйлдвэрээ нэг нь сабагда бодлоо нөгөөх нь түүхийн эдээ гэсэн класс ийм маягаар хөгжихгүй бол бид нар яагаад чинь том үйлдвэрт нийлүүлэх тухай ярихгүй. Энд чинь бас их том стандарттай маш том үйлдвэр учраас тэгэхээр бидний бүсгүйн онцлог гэж яаж яриад нэхэр энэ дээр бол тулгуурлаад Булган аймгаасаа бид хэд ханган нийлүүлэгчтэй авна. Эрдэнэттэй үйлдвэрийн одоо байр нь байдаг ч юм уу. Иймэрхүү маягаар хөгжихгүй бол одоо бас цаашид бол ганц хоршоогоороо бол хөгжөөд Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэхийн гэдэг бол бас бидний хувьд бол тийм хол асуудал болчиход байгаа байхгүй юу? Тийм ер нь бол манай энэ их чи эмзэлж байгаа бас зөв. Манайхан сая бол борооны дараах мөг шиг гэдэг шиг хоршоод бол 50 сая төгрөг авахын тулд байгуулагдсан. Нэг одоо 10 хэдэн жилийн өмнө лээ бас арьсширны нэг арьсширны урамшуул авахын тулд мас замбраагүй байгуулагдаад манай Эрдэнэт 65 хоршоо болцсон байсан. Хөгжсөн баг хоршоод ховор байсан. Тэгээ нөгөөх нь одлон ингээд татан буугдаад 30 олгоод имгэтгсэн байсан. Энэ жил дахиж нэмэгдээж 60 гараад явцсан. Энийг бас маш зөв малчид маань их зөв ойлголттой авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр эн чинь бид нар хоршооны маш том хөрөнгө оруулалтаа болоод эрсдлээ даах тэр үйлдвэрийг бид нар барьж байгуулах авах хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол тэгтэл бид нар одоо ерөөсө хувьдаа аваад малчин бүгдний дансуу ороод миний мөнгө гэд ингэчгээр чинь ерөөсө энэ Монгол Улсын эдийн засгч гэсэн айгүй том асар бас юм савлгаа үүсэх их мөнгөштэй 5 их 80 төгрөгч ерөөсө ийм асуудлыг ч гэсэн манай малчид маш сайн ойлголттой байх хэрэгтэй болов би бас энэ тал дээр эмзэгэлдэг. Тэгэхээр зөв талаас нь хөгжүүлж байгаа хоршоод ч зөндөө авах. Манайх ч гэсэн өөрснөө малчтайгаа гэрээ хийгээд одоо юу гэдгийг 50 сая гарах юм бол 25 саяар нь малчт маань өөрснөө хашаа сарвчаа одоо байгалийн давтагч өвчин зүйлийг даван гарах өвч сарвчаа бэлдэж авна. Малынхаа чанарыг сайжруулна тий. Тоотлогоонд биш ашиг тал дээр жоохон анхаарна. Бас бичрийн даас маш их хэтэрч байгаа. Ийм тал дээр зарцуулаад 25 сая хоршоо гэрээ хийгээд дундын өөрийн хөрөнгөтэй болох ийм тал дээр бид нэр ингэж ажилласан байгаа тий. Сая одоо тань дээр би нэг юм тодруулчихлаа нэмээд. Одоо хариуцлагатай нүүдэлчин гэл стандартыг нэвтрүүлснээр энэ хойд үсийн малын гаралтай түүх үед нэмэн үртэг ингэн гэл мэдээж юм хийх гээд байгаа учраас хөрөнгө санхүү хэрэгтэй үсттэй. Одоо та бүгд мөн жишээ нь энэ бэлчээр ашиглалтынхаа ямиг сайжруулахын тулд хөрөнгө мөнгөө яг яаж хийдэг. Жишээ нь энэ дээр Эрдэнэт үйлдвэр юм одоо нөө хойд бүсийнхээ гол үйлдвэрийг төсөлийн бичээд хамтраад ингээд юм хийж боломжтой юу жишээ. За ер нь бол Эрдэнэт үйлдвэр бол өөрөө хэлсэн тийм ээ. Уулуурхаа одоо 1976 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа манай үндэсний үйлдвэрүүдийн нэг. За энэ
Эрдэнэ үйлдвэрийг дагсан хот тосгод бий боллоо, соёл бий боллоо. Тодорхой хэмжээний энэ хойд бусд бас нэг загварлах хэмжээний хот суурин газар бий болсон. Эрдэнэ үйлдвэрийг одоо зөвхөн санхүүгийн хувьд аав гэж үнэлэх юм бол бид нар бас ээжийг бас бодох хэрэгтэй л да. Юу ээж вэ гэхээр бид нар байгалыгаа яаж байгалийн нөхөн сөрөг гэдэг нөөцөө яаж хамгаалах юм бэ? Нөхөн сөрөгж байгаа нөөцөө бид нар хэр зөвсөд ашиглах юм бэ? Энэ дээр нь одоо би юу хэлэх гэж байна вэ? Бид нар хариуцлагаар нүүлж стандартыг одоо өнөөдрийн хурлын гол бас нэг сэдв нь болохоор бүсүүдийн хөгжил үндэсний форум дээр шинэ одоо юу гэсэн мэсэн шүү дээ. Стандарт гэсэн мэсэн. За энэ шинэ стандартад бид нар бол хариуцлагаар нүүлж стандартыг санал болгож байгаа. Яг гэвэл урд нь бол бодлого төлөвлөлтүүд бол доороосоо дээш явдаг гэсэн бол одоо бид нар малчтын байгуулах чадварч байна. Малчит мас тодорхой хэмжээний олон улсын байгууллагын туслах дэмжлэгтэйгээр бас тодорхой хэмжээний мэдээлэлтэй болчлоо. Одоо бид нар тодорхой хэмжээнд сум орон нутгад төлөвлөлтөө гаргаж чадна. Аймаг орон нутгад төлөвлөлтөө гаргаад дүрмтэй болчлоо, журамтай болчлоо. Одоо ямар арга замаар юг хэрэгжүүлэх гээд юм бэ гэдгээд тэр тулаад ирсэн байна. Одоо бид нар түрүү хэлсэн шүү дээ, бэлчээрийн журамтай болчлоо. Тодорхой хэмжээний мал аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги 10 жилийн төлөвлөгөөтэй болчлоо. Дүрм журам бодлого чиглэл нь байгаа юм байна. Одоо энийг ямар арга замаар хэрэгжүүлэх чинь хаана хинт хүрэх гээд байгаа юм. Тэгэхээр одоо бид нар сүүлийн үед бол хүн ярихгүй ямар нэгэн одоо гой нэр томьёо хэрэглэхээс илүү стандартаа тойрж ярих нь зөв юм байл. Одоо олон улс дээрөөсөө хэм хэмжээний стандартыг тойрж ярьдаг. Одоо Япон бараа яг чанартай нөхөө тэдний тодорхой хэмжээний стандартаа барьдаг учраас маш чанартай. Япон гэдэг бол өөрөө чанарын илэрхийлэл болсон байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо энэ ирээдүйд нүүдлийн мал аж ахуй дээр бол бид нар энэ хариуцлагатай нүүдлийн стандартыг санал болгож байгаа. Энийг зөвхөн малчин ихгүй. Үүнийг одоо талын оролцогч талууд цуг их юм. Хариуцлагатай нүүдлийн стандарт нь бол 5 гол шинж бүлийг агуулж байгаа. Нэгдүгээрт бол бэлчээрийн менежментийг сайжруулна гэж байгаа. Хоёрдугаарт малын эрүүл мэндэд анхаарна гэж байгаа. Гуравдугаарт малын чанар үржил селекцэд анхаардаг байг. Дөрөвдүгээрт нь бол малын тавлаг байдал гэж сүүлүүхт ярьсан. Бас хэрэглэгчд нар маш их асуудаг болсон. Энэ ямар гарал үүсэлтэй бүтээгдэхүүн юм бэ? Одоо ямааг зоох гаргаас самж чадж гингүй, мал нь стрессгүй вэ? Happy animal гэдэг юу шаардлагыг хангаж гинүү гэдэг. Тавдугаарт нь одоо энэ түүхэн эдийн чанар. Одоо бид нар бизнес эрхлэгч нар Хөсгөл аймаг бол одоо түрүүн өөр асуусан шүү дээ. Орлогоо ханаасаа бүрдүүлдэг вэ? Бид нар орлогынхаа 70% мал аж ахуй хөдөө аж ахуйс бүрдүүлдэг. Энэ 70% бүрдүүлж байгаагийн их усүр нь бас бэлчээр юм аа. Энэ малчид юм аа. Эннийхээ суур одоо журмыг нь суур концепцийг нь бид нар зөв болгож аж Эрдэнэтийн жишээнд хүрхүүц хэдэн арван Эрдэнэтийг одоо бий болгохоос одоо санхүү хүний нөөцийн цаашдаа бодлогын бид нар бас өрсөлдөх хэмжээний бусад бүсүүд дотор хариуцлагатай нүүдэлч стандарт зөвхөн хойд бусд хэрэгжиж байгаа стандарт биш шүү. Энэ бол Монгол улс даяараа үндэсний стандарт болоо батлагдсан. МНС одоо 6891 гээд 2020 гэсэн стандарт зохистой дадлын стандарт болоо батлагдсан. Энэ стандартаар бид нар Азийн бүс нутагта тэр битгээр дэлхийд гарах энийг одоо бизнес эрхлэгч нар маш их сонирхож байгаа. Яг бол бид нар нэг хэсэг энийг бол төслийн хүрээнд авч явж байгаад орхитуулсан байсан. Тэгсэн чи бизнес эрхлэгч нар та нарын нөгөө яриад байсан стандарт чинь биднэрт маш их чухал байна. Гадаадд экспорт гаргахад тэр чинь асууад байна. Тийм учраас одоо бүс нутгийн хувьд одоо бид нар энэ бодлого гаргагч нар, шийдвэр гаргагч нарынхаа төвшөнд одоо цөмбөр стандартаа хөгжүүлээ. Тэр стандартын дагуу одоо энэ хоршоонууд хүртэл хөгжих боломжтой. Бизнес эрхлэгч нар хөгжих боломжтой. Түүний дагсан төрийн бүс байгууллагууд хүртэл хөгжих боломжтой байнамаа. За. За нөгөө асуултын хариулт те. Тэгэхээр мэдээж Эрдэнэт үйлдвэр бол Монголын ганцхан хойд бүсийн төдийгүй Монголын хамгийн томоохон үйлдвэрүүд энийг. Тэгэхээр хэдүүлээ бол харин энэ хойд бүстэй яаж энэ Эрдэнэтийн хэмжээний орлого ашиг болох үс бизнесийн компаниудыг бий болгох вэ гэдэг асуулт байгаа. Гэхдээ одоо ингээ харж байхад бол 14 том төслийн нэгээр бол ялцчгүй цэсийн бажимлын боловсруулалтын үйлдвэр орж ирж байна тийм ээ. Үүн дээр тухайн бүсийн хөгжилд хувь нэмэр болох үс байдлаар нь ашиглах үс зүйл нь юу вэ гэхээр магадгүй энэ одоо нөөцлөр тулгуурлан
түрүүний аян гөрөл дарга хэлж байгаа. Ер нь бүсийн одоо бүтэц зохион байгуулалтыг баталж өгөх хэрэгтэй тийм ээ. Бүтэц зохион байгуулалт нь өөрөө санхүүжилтийнхаа тогтолцоотой уялдах хэрэгтэй. Ингэж ээж одоо тэр магадгүй Эрдэнэт үйлдвэрээс олсон орлого ашгийг цаашлал одоо Хөвсгөл аймгийн эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч гэдэг юм уу те булганд ч магадгүй тийм байж болно. Мал аж ахуйн одоо эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлж махны экспортыг те одоо хөгшүүдэд одоо магадгүй хойд урд хөгшүүдэд гаргах цаашлан 3 дахь орнуудад гаргах гэх мэтлэнгээр маш олон төрлийн одоо нөөц болцоо байна л да. Гэхдээ үүний гол одоо арга хэрэгсэл нь юу гэхээр талтай хувийн хөгжлөнчдэр, төрөмчдэр, судалгааны байгууллагчдэр, төрийн бас байгууллагууд ингээд ажиллаад байдаг. Гэхдээ бид нэгдэж ажиллах хэрэгтэй байгаа. Нэгдэж ажиллах суурь нь бол ахаал бид түрүүний хэлсэнчлэн тэр хилцлийг болоод тогтолцоог бий болгох хэрэгтэй. Тэр хувийн хөгжлөнд хамтарч ярилцаж асуудал биш, асуудлын шийдлийг тойрч сууж, нотлогон дээр суурилсан шийдлүүдийг гаргадаг энэ боломжуудыг харин хөгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрээс үйлдвэрээ дэмжлэг бол мэдээж номер 1 байж таараа тийм ээ. Гэх гагцхүү бус нутгийн энэ төлөвлөлтийг яг үр дүн гаргах хүйц одоо жижиг төслүүдэд хуваарлахад яг энэ бүтэц зохион байгуулалтын асуудал их чухал юм аа. Нөгөөтэйгөр харж байхад хангаан бүсийн одоо нийт иргэдэн бол 535 мянга гэж сүүлийн статистик харагдаж байна. Тэгэхээр 535 мянгад бол нэлээд өндөр үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ иргэдийг магадгүй энэ бүстэй ажилч хөдөлмөрлөж тийм ээ бизнес эрхлэх боломжоор нь хангаж орлого олох боломжоор нь хангах хажуугаар бас нийгмийн сүр бүтээгдэхүүнүүд нь бол нэлээ одоо стандартын одоо сайн стандарт ирсэн дагуу тийм стандартын дагуу авахгүй болвол хүмүүсийн шилжилт хөдөлгөөн бол ерөөсөө эхний ээлжинд ерөөсөө нийгмийн сүр бүтээгдэхүүнд дагдаг. Өөрөөр хэлбэл боловсрол хааны эрүүл мэндийн үйлчилгээ хаан байна тэмцэл очино. Залуучууд маань хичнээн цалингийн нэмэгдэл өгөөд тийм ээ татварын хөнгөлт үзүүлээд нийгмийн даатгалын хөнгөлт үзүүлээд ч байсан гэсэн хэрвээ энэ бүтээгдэхүүн үйлчилгээ байхгүй бол тийш очихгүй нэгт хоёрт бол дэд бүтц байгаа. Түүнд зөөлөн дэд бүтцэдэг бол нэг нарийн авч үзэх хэрэгтэй болох бах тийм харьцангуй хойд бүсийн хувьд бол энэ хөгжил бол гайгүй байна. Нөгөөтэйгөр бол тэр эргээл бас нэг давтах хэрэгтэй юм. Одоо бүтээр дээр ирээлтээр таарад ах шиг байна тийм ээ. Эргээд ямар нэгэн баялагийг бүтээгч одоо иргэн хүний хандлах сэтгэлгээ, иргэн хүний ур чадвар тийм ээ, иргэн хүний одоо тэр мэдлэг мэдээ одоо туршлага гэдэг бол асар чухал зүйл байдаг. Магадгүй одоо ахаад нэг одоо шин санаа бол магадгүй Эрдэнэт үйлдвэрийн дэргэд тийм ээ, магадгүй хойд бүсийн одоо сургалт хөгжлийн төв гэдэг юм уу, эсвэл одоо хүний хөгжлийн төв гэдэг юм уу тийм ээ. Тийм төвийг харин энэ үйлдвэрийн ашгаас нь бий болох сан байгуулах юм бол үүн сангаа цааш нь хамтын одоо удирдлагын тогтолцоогоор хэрэгжүүлэх байдлаар хэрэгжүүлж авбал сая одоо манай шадар сайдын илтгэл байсан баха хүний индексийн үзүүлэлтээр орон нутгийнхан бол хотынхныг бодвол 0.9% бага байлээ. Тэгэхээр энэ асуудлыг бас шийдэж болох юм аа гэж харж байна. Баярлалаа. За төрний асуулт тий. За би бол бизнесийн зөвлөх үйлчлэгний салбараас төлөвлөж байгаа. Тэгэхээр яг энэ хүрээндээ л хариулъя гэж бодож байна. Тэгэхээр энэ бол жишээ нь манай байгууллага бол чинь өмнө говь аймагт тий оюутлогын төслийг бол хэрэгжүүлж ирсэн. Тэгэхээр оюутлогын санхүүжилтийн төслийг хэрэгжүүлж явах явцад бид нар юу хүсчихсэн бэ гэхээр биднэрт стандартын шаардлага хангасан яг бидний шаардлагад нийцсэн ийм бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой бизнесүүдийг бэлдээд өгөөч л гэдэг хамгийн ихний шаардлага. Тэгэхээр бид нар бол тэднэрт ямар өөрчлөлт үзүүлжсэн бэ гэхээр за та нар бол нэгдүгээрт бол тухайн бараа бүтээгдэхүүнээ оюу толгойд яг тогтмол хэмжээнд тогтмол цаг хугацаанд найдвартай чанартай нийлүүлэх ёстой. За ингээм бол яах ёстой вэ гэхээр нөгөө байгууллагууд маань нэг хэвийн нэг ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой болж байгаа. За нөгөө талдаа тэд нар яах ёстой вэ гэхээр тухайн бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртгөр гэхдээ хамгийн чанартай үйлдвэрлэх тэр одоо үйлдвэрлэлийн менежмент гэх юм уу тий яг тэрийг нь одоо мэдэх шаардлагатай болж байгаа гэсэн. За бид нар бол тэрэн дээр ингээд зөвлөх хөгжлийг үзүүлээ явчихж байгаа. Нөгөө талдаа ганц бүтээгдэхүүнийг бид нар бол дангаар үйлдвэрлэж чадахгүй. Тэгэхээр та бүгд яах ёстой вэ гэхээр өөр бусад одоо танай бүтээгдэхүүнд одоо нэмж одоо орц болгож үйлдвэрлэх боломжтой бизнесүүдтэй хамтрах гэж байгаа. Ингээ хамтраад ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд хамтдаа ингээд оюутлахаар уушаа нийлүүлэх боломжтой болж байгаа гэсэн. Тэгэхээр оюу толгой ингэж байгаа юм чинь Эрдэнэт үйлдвэрлэлтэй яг адилхан. Яг тэр бизнесүүдийг нь шаардлагын буюу түрүү одоо жиндээ жишээ нь стандарт гэдээ ярьлаа тий.
тэр стандартыг нь тавиад өгчих хамгийн гол нь стандартыг нь бүр анханаас нь одоо ингээд бичил жижиг байгаа дээр нь тэр стандартыг суурийг ингээд анханаас нь тавиад явчих юм бол эдгээр бизнесүүд маань бол явандаа одоо Эрдэнэ хотын за одоо бусад одоо том байгууллагуудын маш сайн нийлүүлэгч түншлэгч байгуулах болох боломжтой гэж үзэж байгаа. За баярлалаа. За уг нь ингээд яриад байвал бас яриад юмяриад даанч нөгөө цаг хугацаатай болохоор хэцүү юм. Тэгээд яг салбар бүрийн төлөө учраас маш ингээ яриул өргөн сэдв те бидний яг энэ хэлсэж байгаа сэдв маань. Тэгээ одоо сая энд зохион байгуулагчд маань уучлаарай 3 минут дутуу байна гэж хэлж байна. Би зүгээр ингээ та хэдийн яриа санзараад байвал сая манай сүүлийн ерөө шигсэн хоёр бол маш их гой санал хэллээ шүү дээ. За бид нар ингээ яриад байна. Шийдэл ийм байна. Энд нь ингүүл ингэчмээр байна гэд. За өнөөдөр ингээ маш ийм том форум болж байна. Тэгээ энэ маань яг үр дүнд одоо нөгөө бүсчилсэн хөгжил гэ тий. Баах энэ манай бүсээс ч нөгөө төрд нөгөө зангидахга бодлого гаргах гэх нэг гişүүд мшүүдээ улсын хурлын гişүүдээ сонгоцсон биз дээ. Энд нартаа одоо энийг яаж бид нар хүргэх хэвтэй. Тэгээ тэрийгэ батлуулаа яг бүс нутгийнхаа хөгжил тий онцлог тохируулаад нөгөө энэ бодлогоо та бол одоо бизнесийн орчинд хөдөө орон нутгийн татврын дарамтыг багасгаж өгөөч тий орон нутагт очихын орчингийн бол бэлчээ дээр ингэж өгөөч хоршоон дээр ингэж өгөөч бүсчийн хөгжлийн юм ингээд маш их юмуд бид нар ярьлаа. Тэр одоо базаад нэг нь ярьж би таныг ярьчихсан гэж худалдаа аж өдрийн тагмуулж та бол одоо түрүү нэлийн ярианыхаа ихэд маш чухал санаачлал гаргасан шүү дээ. Бизнес эрхлэхэд орон нутагт ийм татврын дарамт ийм орчин юм байна. Тэгээд энэ таны яриад байгаа гаргаад байгаа санаачлалыг яаж одоо энэ бүстэй ажил хэрэг болгох юм, яаж хууль эрх зүй болгож мөрдөж эхлэх юм. Тэгээ яаж нөгөө бизнесийн орчин маань сайхан одоо сайжрах юм бэ. Тэгээд энийг одоо яаж ажил хэрэг болох вэ гэж би асууад байна. Тийм, ер нь бидний өнөөдрийн чуулганы хамгийн гол зорилго бол бид нар өнөөдөр бодлогоо тодорхойлцсон, боловсруулсан байна тий. Тэгэхээр энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг үр дүнд л хүрэх асуудал хамгийн гол нь үр дүн. Тэгэхээр бид одоо бүс гэдэг маань шин юм биш юм шиг боловч өнөөдөр бас шин зүйл байгаад байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд эрийг шин зүйлээ бид нар амьдралд яг зөв зохистой эхнээс нь яаж ингэж хэрэгжүүлэх вэ гэж. Энэ дээр одоо би 3C гэсэн зарчмал миний толгойд орж ирээд байна. Нэгдүгээр систем. За бид нар ингэ системээ бий болгочих. Хоёрдугаарт стандарт. Сая бүгдээр стандарт ирлээ тий. Бүх зүйлийг стандартын дагуу системийнхаа одоо зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө гуравдугаарт сэтгэлгээ. Тэгэхээр энэ 3C энийг л одоо бид хэд одоо хэрэгжүүлчих юм бол энэ зорилго маань эцсийнхаа үр дүнд хүрнэ гэж байгаа. Тэгэхээр өөрөө асууж штэ. Өнөөдрийн үр дүн ингээ бидний ингмээр байна гэдэг энэ саналчлалуудыг яаж тэр төр засгийн одоо удирдлага тий эндэрт байгаа хүмүүст хүргэх вэ тий тэднэр бодлого гаргах тий шийдвэр гаргах төвшний улсууд маань үнэхээр тэр улсын их хурлын гишүүд маань энэ шийдвэрийг гаргаж энэ бодлогыг батлах учраас энэ одоо асуудлуудаа яаж хүргэх вэ гэж асуугаад байгаа тий. Тэгэхээр энэ чуулганаас манд бодвол одоо уриалга зөвлөмжтэй одоо бидний өдөржингөө ингэ суугаад байгаа энэ хилцүүлгүүдийн үр дүн бол бас нэгтгсэн одоо энэ маш өргөн хүрээний одоо энэ дата бий болж байгаа байх гэж бодож байна тий. Тэгээ энэ датан дотроос бол мэдээж одоо хамгийн чухал санал санаачлагуудыг бол одоо бид нар төр засгийн удирдлагууд маань авч хэрэгжүүлэх байхаа гэж найдаж байна тий. За бүгдэнд нь баярлалаа. Тэгээд би бол ер нь ийм бодолтой байдаг. Монголд бол хурал багдаагүй, зөвлөгөөн форум багдаагүй, маш их форум болдог. Тэгээ энэ гол нь үр дүнд бас хүрээсэй гэж ингэж одоо хой хүний талаасаа бол бас бодож явдаг юм аа. Тэгээд өнөөдөр шигсэн та хэд маань ингээд салбарын төрлөөр энэ хойд бүсийн бизнесийн орчин хөгжлийг яаж сайжруулах юм ингээд өөрсдийнхөө санал бодлыг ингээд хэлсэн байлаа. Та бүгдээ хэлсэн санал тэгээ энэ хурал форумын одоо зохион байгуулж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн чигэнд хүрж үр дүнтэй ажил болоосай л ингэж хүсэж байна. Ингээд та бүгд нь баярлалаа.